Улаанбаатарчууд бид ямар хүмүүс байх ёстой? Энэ асуудал бол манай хөгжлийн алхаагаар урган гарч байдаг зүйлийн нэг. Зан харьцаанаас эхлээд хот тосны хэв загварыг Улаанбаатарчуудаас авах гэж нийтээрийн ирмэлцдэг нь ойлгомжтой. Тиймээс ч нийслэлийн иргэн байна гэдэг бас ч тодорхой хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Нийслэлийн аль ч үйлдвэрээр ороход ажилчдын ихэнх нь техник мэргэжлийн сургуулиар мэргэжил болж авсан залуучууд болжээ. Ахмадууд маань залуу үедээ амьдралын ухаан, ажлын туршлага аль бүхнийг өглөөлөн өгч байна. Ижил дасал болсон үйлдвэрийн нүргээн дунд суур машины дэргэд өнгөрүүлсэн мөч бүхэн богтон ирэх он жилүүдийн сайн сайхны эхлэл болдог. Улаанбаатарт орон сууцны шинэ хороолол нэгэн зэрэг сүндэрлэн болчих. Нийслэлийн хүн амын тэн хагасаас илүү хувь нь ижвэрэн үйлчилгээтэй тохилог орон сууцнд амьдарч байна. Иймхүү гэрлэгээ түгээмэл шинэ хорооллуудыг үзсэн хэн бүхэн Улаанбаатар орчин үеийн хот болжээ гэж хэлэх болно. Улаанбаатар хотын шинэ хорооллыг барьж явуулахад Москва хотын зураг төслийн Гипров Горпорэлийн мэргэжилтнүүд ихийг бүтээж Москвагийн барилгачид манай барилгачидтай урд зэрэгцэн ажиллаж байна. Наримдал дружба бидний зүрхэн дүүрт холбоотой. 60 гаруй жилийн турш манай хайртай хорон бүгд наримдах Монгол ард улсын цэцэрлэгийн бүтээн байгуулагдсан аривын нандин бүхэн Монгол зөвлөлтийн ард түмний гандан бууршгүй наримдал жинхэнэ ах дүүгийн барилгааны үр ач үлээ. Намуухан шин төг төмөн зулаан асаач гэсэн дууг манайхан нийтээрээ мэднэ. Тийм ээ. Улаанбаатарын шин мянган гэрлэн асааж үйлдвэр үйлчилгээ соёлын гал руу тасралтгүй ажиллаж байдаг. Ингээд бодоход их хотын нүргэнд ажил амьдрал хурамын төдий жалгуурлан амрах гэж байдгүй байна. Улаанбаатарт 100 өглөө солигдох шинэ өдөр бүхэн ямар нэгэн шинэ зүйлийг авчирна. Энэ бол их хотын амьдралын зам юм. Хагас сая орчим хүн оршин суудаг хотыг хүнсний бүтээгдэхүүнээр хангах хялбаргүй мэдээж гэвч өвлийн эд дундуур нийслэлийн дэлгүүрт өргөст хэмэх улаан лол баялагын төлөө чармаж ажилдаг энэ хүмүүст бид баярлалаа. Улаанбаатар хот манай улсын жижиглэн худалдаалах барааг үйлгээний 40% хийж байна.
Манай хөрш Сибирийн алдартай хот Эрхүүгийн хүнд цочид. Улаанбаатар Эрхүү хоёр хот манай ардын хөлсгөлийн анхны жилүүдээс эхлээд Ахадуугийн барилдлага, талбарын холбоо харилцааны мартагдашгүй хуудсуудыг түүхэндээ бичсэн. Улаанбаатар Эрхүү хоёр эвэн наримдлын тэр сайхан уламжлан Улаанбаатарт Ахадуу хот боллоо. Манай хорны нийслэл Улаанбаатар, Москва, Берлин, Варшав, Праг зэрэг Ахадуу социалист орны нийслэлүүтэй эвийн бат холбоотой. Тэгээд ч Москвагийн барилгачид Праг, Берлиний мэрэгжилтэн манай нийслэлийн олон барилга байгууламжийг бүтээн босгоход жинхэнэ Ахадуугийн ёсоор гар үе сэтгэл зүтгэлэн оруулдаг. Нийслэл хотын маань ирээдүйн хөгжил, хэдийн төлөвийн талаар нам засаг банкын анхаарал халамж тавьж, түүнийг хэрэгжүүлэх нөрөх ажил Улаанбаатар хотын намын хороо, ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны анхаарлын төвд байдаг. Нийслэл Улаанбаатарыг гоо сайхан орчин цагийн социалист хот болгох талаар Монгол зөвлөлтийн уран барилгачид олон жилийн турш хамтран ажиллаж байна. Та бидний ирээдүйдэн итгэх итгэл найдвар, улс орны маань сүр хүчний бэлэг тэмдэг болсон олон дон алдартай Улаанбаатар дөрвөн уулын дундаа өдрөөс өдөрт өнгөжим залуудсаар байна. Bye.